Өглөөний хөвчрөл гэж юу вэ? Өглөөс ирэхэд хөвчрөл муу байвал та энэ видеог сонирхоод үзээрэй. Намайг Мөнх сайхан гэдэг урологийн мэдчлийн эмч. За тэгэхээр эрчүүдийн эрүүл мэндэд зориулсан контент бага байдагтайгаа холбоотойгоор бид зөвхөн эрчүүдэд зориулж эрүүл мэндийн богино хэмжээний зөвлөгөөний видеог оруулж харах шийдсэн байгаа. Өглөөний хөвчрөл бол эрэгтэй хүмүүс болгонд байдаг. Энэ маань болохоор залуу наснд болохоор их байдаг боловч нас ахих тусам улам багасч идэг. За заримдаа бол өглөөний хөвчрөл огт байхгүй байсан байдаг. За яагаад эрчүүдийн нас ахих тусам өглөөний хөвчрөл баахгүй болдог талаар тайлбарлая. Өглөөний хөвчрөл нь ямар нэгэн эротик болон нойтон зүйтэй холбоогүй үзэгдэлдэг. Энэ нь эрүүл эрэхтэй хүний физиологийн нэг хэсэг гэж ойлгож байна. Тэгэхээр үүнийг дэлгэрүүлэхийн тулд нойрны талаар заавал ярих хэрэгтэй болдог. Тэгэхээр хүний нойр бол 4 үе шаттайгаар явагддаг. Хамгийн сүүлчийн бат бөх унтах үеийг бол REM нойр гэж нэрлэдэг. За энэ үед болохоор бид зүүдэлдэг, мөн хөвчрөл бас үүсдэг. Нэг нойрны цикл нь 2 цаг орчим үргэлжилдэг бөгөөд бид дунджаар 8 цаг унтахад 4 нойрны циклийг дамждаг гэж үздэг. За тэгэхээр бид шөнө унтахдаа 4 өөр янзын зүүдлэх боломжтой гэсэн. Бэлгийн бойжилт явагдаж байгаа хүүхдүүд REM нойр хамгийн олон давтамжтай мөн хамгийн урт хугацаатай үргэлжилдэг учраас өглөөний хөвчрөл их ажиглагддаг. За 1975 онд болохоор нойр болон хөвчрөлийн уялдааг судалсан судалгаа хийсэн байгаа. Үүндээ бол 3-аас 80 насны нийт 125 эрэгтэй сонгоо аваад тархины идэвхжлийг хэмжих багаж зөвлөгөө 3 өдрийн турш лабораторид болохоор нойрыг судалж үзсэн. За үүний үр дүнд бэлгийн бойжилт явж буй эрэгтэйчүүд REM нойр нийт нойрны 40%-ийг эзэлж исэн бол насанд хүрэгчлээр энэ багасаж 20 орчим хүртэл багассан байдаг. Мөн үнийгээ дагаад өглөөний хөвчрөл бас багассан үзүүлэлт гарсан. За саяхан хийгдсэн бас нэгэн өөр судалгаанд REM нойртой холбоотойгоор шодооны цусан хангамж хэрхэн өөрчилж байгааг болоор судалсан. Ямар нэгэн нойрны эмийн хэрэглээгүй эрчүүдийг сонгож аваад унтуулад шодоо хэсэгт болохоор цусан хангамжийг хэмжих төхөөрөмж байрлуулж. Судалгааны үр дүнд 20-29 наснд REM нойронд эрэгтэйчүүдийн шодоон цусан хангамж 268% нэмэгдэжсэн бол хамгийн бага буюу 50-60 наснд 200% хүртэл буурж исэн үзүүлэлт ажиглагдсан. Насжилттай холбоотойгоор REM нойр болон цусан хангамж хоёулаа багасдаг. За үүнийгээ дагаад мөн өглөөний хөвчрөл багасна. Гэхдээ огт байхгүй болдгоо. Харин огт байхгүй болох юм бол шалтгааныг зөв тогтоох нь хамгийн чухал. За ер нь хөвчрөл багасгахад нөлөөлдөг хамгийн түгээмэл шалтгаанууд болохоор нэгдүгээр тестостероны хэмжээ багасах, хоёрдугаар сэтгэл санааны байдал, гуравдугаар хангалттай хэмжээгээр нойр авч чадахгүй зэрэг нь хамгийн ихээр нөлөөлдөг. За 30-аас дээш насныханд болохоор хөвчрөл муудсан тохиолдолд заавал тестостероны түвшинг бол шалгачих шаардлагатай. Учир нь болохоор 30-аас дээш наснд эрэгтэй хүний тестостероны дааврын түвшин болохоор жилд 1%-оор бууж идэг. За тэгэхээр өглөөний хөвчлөлийг хадгалахын тулд болохоор шодон цусан хангамжийг сайн болгох байдаг. Үүний тулд болохоор нэгдүгээр бага арцгийн булчин чангалах кегель дасгалыг бол тогтмол хийх шаардлагатай. Хоёрдугаар тал болохоор стрессийг хамгийн бага түвшинд байлгах. Стрессийг бага байлгаснаа болохоор хүний бие дааврын тэнцвэр бол маш сайн хадгалагдж идэг. Үүний тулд болохоор йога хийж болно, дасгал хөдөлгөөн мөн амьдралын буруу хувь маягт бол үнийгээ засах. 3 дугаарт хангалттай хэмжээгээр нойр авах. За хамгийн сүүлд дүгнэлт хэлэхэд өглөөний хөвчрөл бол таны ерөнхий биеийн байдлын тол юм. Ямар нэгэн байдлаар муудсан тохиолдолд бол энэ маань эмчит хандах хэрэгтэй тохио гэсэн. Асуулт авах юм бол комент хэсэгт үлдээж болно шүү.